Монголын уламж лавхны хөгжлийг дэмжих утаа билэгдвээс гайхамшигт Монгол хүн, гайхамшигт Монголын уламж лавхан гэсэн сэдвт яриа танилцуулгыг хийхээр бэлдсэн юм аа. За Монголын уламж лавхан гэдэг бол Монгол төмний дунд үүссэн цагаас эхлээд одоо үе хүртэл Монгол эрдэмтэд мэрэгдийн оюуны хурц ирээр боловсрон хөгжиж, шүүгдэж, тунгааж явсаар одоо үед ирсэн ийм гайхамшигт ангуухан байдаг. За энэ ангуухан бол 3 үндсэн онцлогтой. Нэгдүгээрт нь бол Монгол ангууханы хөгжиж ирсэн түүхэн замналтай. Хоёрдугаарт нь Монгол уламж ангуухан бол өөрийн гэсэн философийн буюу гүн ухааны онолтой. Гуравдугаарт нь энэ онолынхоо үндсэн дээр онцлогоогоо хийдэг. Энэ онцлогооныхоо үндсэн дээр имчилгээ, эмчилгээ хийхээс гадна урьдчилан сэргийлтийг хийдэг. За хүний эрүүл мэндийн төлөө эрүүл байх тухайтад боловсрогдсон гайхамшигтай их айс хавийг багтаасан ийм агуу ангуухан байдаг юм аа. За энэ ангууханы түүхээс эхлэн ярих гэж бодож байна. Тэгэхээр Монголын уламж ангууханы түүх Монгол улсын түүхтэй саншгүй холбоотой. За тэгэхээр Монгол улсын түүхээ ярихын тулд Монгол улс гэдэг энэ Монголын газар нутаг, энэ газар шороо маань хэдийнээс үүссэн бэ? За Монгол улс гэж хэлэгдэж байгаа нь Монгол ард түмэн, Монголын өвөг дээдсүүд маань энэ Монголынхоо газар шороон дээр хэдийнээс эхэлж сууршин амьдрах болсон бэ гэдэг талаар ярих зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгэхээр манай их дэлхийн маань 4 миллиард жилийн өмнө хязгааргүй усны дунд эргэлдэж бий болж ирсэн байна. Тийм учраас цэнхэр гар гэж нэрлэдэг. За энэ үед хэдэн их газрууд тоон гарсны нэг нь Монголын өндөрлөг газар байсан байна. За нэгэнт далаа тэнгис усаар ингэж хүрээлэгдсэн байсан учраас Монголын энэ газрыг энэ газар нь өвс ногоог халууран ургасан нэг нялцхан амтнаас эхлээд аврах том арслан зам хүртэл гүйлдсэн ийм өлгөрийн мэт сайхан орн байжээ. За энэ оронд манай оронд 3 дахь галуу 60 сая жил үргэлжилсэн байна. Энэ 60 сая жил үргэлжлээд 25 сая жилийн өмнө энэ галуу уйлт зогссон. За энэ галуу уйлтын төгсгөлөөр уул тогтох хөдөлгөөн буюу тектоник хөдөлгөөнүүд явагдсан. За энэтэй холбоотой Монголын өндөрлөг газрууд үүсэн бий болж жишээ нь алтан өндөр уулууд, хинтийн хангаас саяны өндөр нуруудууд, цаашлаа гямлан өндөр нуруудууд үүссэн байна. Ийм учраас энтхийн далаагаас иржсэн дэр зөөлөн дулаахан уур амьсгал их газрын эрсдэс сэрүүн уур амьсгалтай болж ингэж Монголын нутаг дэвсгэр тогтсон байна. Энэ талаар хийсэн судалгаануудаас үзэх юм бол 1893 онд Оросын эрдэмтэн Обручев Монголын нутаг говоос эртний чулуутсан хэрсийн шүд олсон. За энэ олборын дараагаар Америкийн нэгдсэн улсаас эрдэмтэн Осборн энд рүүсээр толгойлуулсан хэсэг эрдэмтэд ирсэн. За тэд говийн нутгаар явж 30-40 ачаа динозаврын яс чулуутсан өндөнүүдийг Америкийн нэгдсэн улсад зөөгж судалж шинжилгээр авч явсан байна. За мөн 1922-оос 28 онд Оросын эрдэмтэн профессор Ефремов болсон бас эрдэмшигний ажил ирж ангийнхны говийн нутгаар олборлож бас ийм хэмжээний өндөг чулуутсан өндөг динозаврын арга яс олсон. Энэ дотор бол мэдээж 50-60 шүдтэй нугсан хушууд. За тэр үтгэл 8 м, 9 м, 6 м-ийн урттай тийм динозаврын ясуудыг олж Ленинградын Эрмитажийн лөө болон бусад эрдэмшигний газарлууд хөргүүлж ирсэн байна. За 1963 оноос 1971 онд Польш Монголын эрдэмтэд мөн хамтран эрдэмшигний хайгуулыг Монголын говьд хийсэн. За энэ хайгуулын дүнд одоо бол Польш тэгэхэд 16 бараг 18 төрлийн дахин давтагдахааргүйгээр янз бүрийн динозаврын яснууд нар хийсэн динозавр хийсэн тийм үзэсгэлэнгүй байдаг нь өнөөдөр жуулчдын анхаарлыг татсан тийм их хөлийн газар болсон байдаг. За сүүлийн үед баригдсан Польшийн метро байна. Түүний Варшава централийн доотлолт хэл говьоос олдсон, Монголын говьоос олдсон 2 динозаврын ясыг шилэн хоргонтойг байрлуулсан байдаг. Энэ мэтчлэн Монголоос олдсон энэ олдрууд нь дэлхийн олон
өнцөг болонд таарж шинжилгээ судалгаа хийжсэн. Энэ шинжилгээ судалгааныхаа дүнд бол Оросын эрдэмтэн Несторов чинь Монголын говьоос олдсон энэ үндэслэлд энэ олдоруудыг үндэслээд Монголын их говь нь бол хүн төрөлхтний өлгийн нутаг юм а гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. За Америкийн нэгдсэн улс Монгол Оросын бас эрдэмтэд нийлээд за энэ Монголын энэ их говь нь бол хүн төрөлхтөн аратан амьтны байхаас өмнө байсан их өлгийн нутаг юм а гэж дүгнэлт хийсэн байдаг. За зарим эрдэмтэд бол чинь Монголын нутаг дэвсгэр дээр хүмүүсийн эртний өвгүүд байж байгаад цаг агаарын хөтөрхөн ирэхээр Европ болон Төв Аз руу, Зүүн Аз руу нүүс юм а гэсэн юм дүгнэлтэнд хүрсэн байдаг. Гэх мэтчлэн хүн Польшийн эрдэмтэнд Черский, Австрийн эрдэмтэн биологч, геологч Зюс, за Оросын эрдэмтэн геологч за энэ Обручев энэ хүмүүс нийлээд за Монголын говь бол ер нь яг төв хэсэг говь хэсэг нь 2 тэрбум жилийн өмнө үүсэнд бий болсноос хойш нэг ч өөрчлөгдөөгүй эртний цэрд галав байдаг, цэрд байдаг. Энэ нь бол Азийн зулаан юм а гэсэн саналыг дэвшүүлсэн орчин үеийн геологийн шинжилгээгээр батлагдаж байгааг та бүхэн мэдж байгаа лөө гэж бодож байна. За ингээд хүн Монголын нутаг дээр Монголын нутаг маань ийм эрт дээр үеэс үүсэн бий болсон харагдаж байгаа бол энэ гайхамшигт энэ эртний нутаг дээр Монголын өвөг дээдс хэдийнээс үүсэн бий болж оршин тогтносон бэ гэдэг болоод судалж үзсэн. За ингэж судалж үзэхэд бол хамгийн эртний хүнтэй холбоотой олдор бол цэрдийн галван үе буюу 140 сая жилийн өмнө байсан хүн дүрст сармагчингийн дүрсийг Монгол Оросын эрдэмтэд 1969 онд говьоос олдсон олдс дээр үндэслэж тогтоосон байдаг бол 3.5-аас 3.7 сая жилийн өмнө мөн хүн дүрст говийн ангал хүн байсан гэдгийг Орос, Монгол, Америкийн эрдэмтэд судлаад мөн тогтоосон. Энэ нь бол Сэлэнг аймгийн Шаамрын нутгаас олдсон олдор юм байна. За энэ олдор нь Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж байт юм байна. За энийг бол Оросын эрдэмтэн Решетов, Бистров, за мөн Америкийн эрдэмтэн Осборн энэ дөрвс зэрэг тогтоосон байна. За ингэж Монголын нутаг дээр эртний хүний өвөг байсан бол за хүний яг бидэртэй төстэй хүн бол 750 мянгаас 850 мянган байсан гэдгийг Баянгангар аймгийн Баянлаг сумын цагаан агадуугаас олсон антропологийн судалгаагаар эрдэмтэд Орос, Монгол, Америкийн судлаач тогтоосон байна. За энэ тогтоохтой бол мэдээж Оросын Шинжлэх ухааны академийн салбар, Сибирийн салбар болон Америкийн Аризоны их сургуулийн лабораторид судлан тогтоогоод за энэ үед бол энэ судалгаа Оросын эрдэмтэн Оклондовский дүгнэн хэлэхдээ за монголчуудын хүн нэгдлийн үеийн гараар хийсэн эртний багаж за 750-аас 800 жилд хариалагдах юм а. Энэ үе нь бол чулуун зэвсгийн доод үе юм а гэж тодорхойлсон байдаг. За энэ үетэй холбоотой бас нэг сонин шинжилгээ байдаг. 1960 он хүртэл Францын эрдэмтэн Мусегийн гаргасан Мусегийн онд гэж. Энэ онлоор бол ер нь Францууд, Европууд бол Азууд бол хөгжлөөр их дорой байсан. Чулуун зэвсгийн үед хүртэл дорой байсан. Энэ учраас бид бол Азууд бол чулууг бүтнээр нь хэрэглэх буюу хаглаа шууд эрмгээр нь хэрэгэлдэг байсан бол за Европын хүмүүс бол чулууг зэсэж гэлбэр маягаар хэрэглэж байсан гэсэн онолыг 60 он хүртэл барьж байсан. Гэтэл Монголын нутаг дэвсгэр дээрээс өргөн удам олддог чулуун зэсгийн доод үеийн дурсгалууд за зарим газар бүр 10,000 км хүртэл үргэлжилсэн чулуун зэвсэгтэй холбоотой тэр үеийн дархны газруудад олддог, элбгээр олддог гэлбэр хэлбийн засан өнгөнгийн чулуунууд түүнээс гадна амтны ясаар хийсэн, чулуугаар хийсэн, мотор хийсэн дүүгүүр, жад, дүүгүүр, борохоо ашиглаж байсан гэдэг нь батлагдаж энэ онол үүсгэхэд хүргэсэн байна. За мөн сүүлийн үеийн бас нэг судалгаа хахад манай хүн судлалын академийн тэргүүн, Шинжлэх ухааны академийн гавьяат зүтгэлтэн, генетикч Ж Батсуур эрдэмтэн маань өөрсдийн баг хамт олонтойгоо 30 гаруй жил
Монголын хүмүүс ер нь дэлхийн хүмүүсийн ген Монгол хүмүүсийн гентэй хэрхэн холбоотой юм? Монгол гений өв соёл энэ Монгол гений нүүдэл шилжилт хөдөлгөөн энэ Монгол хүмүүсийн ген дэлхийн гентэй хэрхэн холбоотой талаар судалгаа хийж хэд хэдэн маш сонирхолтой дүгнэлтүүдийг хийсэн байдаг. Энэ нь бол яг манай өнөөдөр ярьж байгаа сэдвтэй холбоотой хоёр гол дүгнэлтийн нэг нь бол Монгол хүмүүс бол түүхийн асар их баян урт настай генийг хадгалж яваа гайхамшигтай ард түмэн гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Нөгөө нэг дүгнэлт нь бол Төв Азийн нутаг ялангуяа Монголын орхины хөндий бол хүн төрөлхтний зэрлэг үеэс иргэнших нийгэмших энэ гол төв баасан болж исэн гэсэн юм дүгнэлтийг хийсэн байна. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд бол Монголын нутаг дэвсгэр бол олон мянган жил, олон миллиард жилийн өмнө үүссэн бий болж одоо хүртэл өөрчлөлтөөр тогтож байгаа ийм агуу нутаг юм. Нөгөө талаар Монголын энэ өндөрлөг газар нь Аз ялангуяа Сибирийн нутгаас өндөр учраас Монголоос гарч ирж байгаа энэ ихэнх гол мөрнүүд далай тэнгис цутгадаг. Энэ Аз болон энэ Сибирийн гол мөрний их үндэс нь болдог. Экологийн Аз болон Европ энэ орны экологийн цэвэр усны гол нөөц болдог стратегийн маш чухал газар юм. Ийм сайхан гайхалтай газар Монгол нутаг маань байдаг юм байна. Тэгэхээр хүн бол орчин үеийн шинжилгээ байна. Антропологийн шинжилгээ, генетикийн шинжилгээ, ДНК-гийн судалгааны дээр үндэслээд Монголын нутаг дээр амьдарч байгаа энэ монголчууд нь эртээр үеэс одоо хүртэл оршин суугтж байгаа уугуул иргэдний маа гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Энэ утгаараа бол монголчууд бол маш эртээр үе энэ нутаг дээрээ амьдарсаар ирсэн өвөг ард түмэн маа гэдэг харагдаж байгаа юм. Энэ үетэй холбоотой мэдээж Анагаахны олдвор олдоогүй. Өөрөөр хэлбэл Монгол улсын түүхийн нэг эртний үе ба Чулуун зэвсгийн доод үетэй холбоотой Анагаахны олбор олдсонгүй. Тийм учраас энэ үед Анагаахын хөгжиж байсан гэж хэлэх зөрчлөхгүй байна. Гэхдээ Монгол нутаг бол өргөн удам залуу судлаачдын урд энэ үеэс өмнө энэ үед Анагаахын байсан гэсэн баталгаа гаргахыг үүсэхгүй. Ийм учраас энэ мөн энэ үедтэй холбоотой ямар нэгэн Анагаахны эд мөрөнд болсон бол бидэнтэй холбогдож энэ талаар сонирхолтой өгж мэдлэгээ хуваалцахыг та бүхнээс урьж байна. Ингээд Оросын эрдэмтэн Иван Петрович Павлов гэж Оросын шинэ ухааны академийн Нобелийн шагналыг 1904 онд анх удаа авч исэн ийм физиологч нэрт эрдэмтэн байдаг. Энэ эрдэмтэн бол орчин Анагаахны хөгжилд маш их үүрэг гүйцэтгсэн. Түр хүн хэлэхдээ бол эмчнэрийн үйл ажиллагааг бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхэлж үүссэн юм аа. Түүнээс бичиг үсэг үүссэн цагаас эхэлж энэ ажиллагаа үүссэнгүүл энэ бол худлаа юм аа гэж хэлсэн байдаг. Нөгөө талаа Монголын ард түмэн бол аман уламжлалаараа түүх соёлоо дамжуулж ирсэн ард түмэн. Энэ утгаараа монголчуудын үлгэр эхлэхдээ сүн далааг шалбааг байхад сүмбэр уудыг гуй байхад эртээ урд цагт эмгэн үгэн хоёр айл гэр болон амьдран суудаг байжээ гэж үлгэр домог эхэлдэг. Тэгэхээр энэ манай бидний сүмбэр уул мань дүнгиж эхлэх гээд гуй байж сүн далаа татраад яг шалбааг байх үед магадгүй бидний өвөг дээдсэнд амьдарч ирснийг бол үүсэхгүй юм аа. Та бүхний ажил үйлсэд олон их амжилт хүсэж жаргалын дээдийг өрөөж энэ ярилцлага дуусгаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.